бүх хотыг хамарсан цөмийн алдагдал. Хамгийн аимшигтай нь хаа сайгүй харагдах цацраг идэвхт бохирдлын их үүсвэр биш, харин оршин суугчдын өдөр бүр уудаг ус юм. Бидний ундны ус бас бохирдсон гэж үү? Энэ бол зүгээр л таамаглал, хараахан батлагдаагүй байна. Цацраг идэвхт бодис алдагдсан тухай ил болсноос хойш 3 дахь өдөр айдас төгшүүр хот даяар тахал мэт хурдтай тархаж байв. Телевизийн мэдэн дээр шинжээчид өөрийнхөө маргалдаж Үхлийн аюул цэзийн 137 Адар бороотой хамт хөрсөнд нэвтсэн эсэх талаар мэтгэлцэн. Хэрв энэ таамаглал үнэн бол бүхэл бүтэн хотын усан хангамжийн систем бохирдсон гэсэн үг. Энэхүү аимшигт мэдэгдэл нь зурагтын өмнө суух иргэн бүрийн зүрхийг зүсэж байлаа. Физикч Марсио хинээс ч илүүтэйгээр Цэзийн 137-ийн даалт аюул ямар их болохыг мэдэж байв. Тэрээр их нэртэй тодорхой мэдэгдэл ирэх хүртэл өдөр бүр зөвхөн гэртээ байгаа савсан усыг уухыг завчээ. Харин энэ үед мужийн захирагч өрөөндөө уурлан хилэгнэж байлаа. Тэрээр зурагтаар Димирч буй тэр профессорыг үзэн ядаж ийм хариуцлагагүй мэдэгдэл нь нийгэмд асар их айдас төгшүүр үүсгэсэн гэж үзв. Мужийн захирагч цөмийн эрчим хүчний хорооны доктор Бинг яаралтай хэвлэлийн баг хурал зарлаж хотын ундны ус туйлын аюулгүй гэдгийг олон нийтэд тайлбарлахыг шаардав. Гэвч нягт Нямба эрдэмтэн хүний хувьд доктор Бинг ийм хөнгөмсөг амлалт өгөх боломжгүй байлаа. Хэдийгээр одоогоор зөвхөн бага хэмжээний цэзийн нунтаг голд орсон нь тогтоогдсон ч их хэмжээний усанд шингэрч өвчин үүсгэх хэмжээнд хүрэхгүй ч гэлээ. Өөр газруудад үүнтэй төстэй нөхцөл байдал үүсээгүй гэдгийг хэн ч баталж чадахгүй. Доктор Бин шинжлэх ухааны өгөгдөлд үндэслэх ёстой гэж үзэн голын усанд лабораторийн бүрэн шинжилгээ хийхийг шаардсан бөгөөд үр дүнг гаргахад дор хаяж 48 цаг шаардлагатай байв. Энэ хугацаа нь иргэдийн бухимдлыг дарах гэж яарсан мужийн захирагчийн хувьд хэтэрхий урт байлаа. Тэрээр буулт хийхээс өөр аргагүй хурч цагдаагийн нислэг тэрэг ашиглан цацраг хэмжигч төхөөрөмж суйрлуулж голын эргээр агаараас тандалт хийхээр болов. Энэ нь олон нийтэд засгийн газар идэвхтэй ажиллаж байгааг харуулахын зэрэгцээ анхан шатны мэдээллийг хурдан олж авах боломжтой байв. Юутай ч өнөө орой хэвлэлийн баг хурал хийх ёстой. Туршлагатай улс төрчийн хувьд тэрээр ард иргэдэд нарийн тав баримт бус харин албан ёсны арга хэмжээнээс үүдсэн аюулгүй байдлын мэдрэмж хэрэгтэйг сайн мэдэж байв. Хөөрхийн Марсио дахин туслахаар дуудагдав. Тэрээр нисдэг тэргэнд сууж голын усанд анхан шатны шинжилгээ хийх болно. Харин доктор Паула Худаг болон гүний уснаас дээж авах ажлаа үргэлжлүүлнэ. Харин гамшигын голомт болох түр хугацаагаар тохижуулсан тусгаарлах тасагт үхэл амьдралын зааг дээр хүндхэн сонголт хийгдэж байлаа. Эмнэлгийн мэрэгжилтнүүд Риогийн тэнгисийн цэргийн эмнэлэг рүү яаралтай шилжүүлэх хүнд халдвар авсан өвчтнүүдийн жагсаалтыг хэлэлцэж байв. Тэнтхийн эмнэлгийн нөхцөл хамаагүй дээр харамсалтай нь өрдөө 6хан ор байлаа. Хамгийн түрүүнд хүрэлцэж бохирдлын их үүсвэрийг задлсан 2 хог түүхчийн биеийн байдал маш муу байгаа тул яаралтай шилжүүлэх шаардлагатай. Түүнчлэн хаягдас төмрийн цэгийн эзэн цэзийн нунтгийг андуурч зэлгсэн бяцхан охин мөн гүрээний судсан дээрээ цэзийн нунтаг түрхсэн нинанар багтана. Үлдсэн ганц орон дээр тэд өгн өгөх гэж байсан. Хаягдас төмрийн дэлгүүрийн эзний эхнэр Антонд гэвч Антон бяцхан охины аав нь бас хүнд өвчтэй байгааг мэдээд амьд үлдэх найдвараа тэдэнд өгөхөөр ирс шийджээ. Эцсийн эцэст охин дөнгөж 6хан настай шүү дээ. Гэр бүлийнхэнгүйгээр ганцаараа Рио руу явах боломжгүй. Антони өөрөө энд үлдвэл үхлээ хүлээхээс өөр аргагүй гэдгээ сайн мэдэж байв. Гэсэн хэдий ч тэр гаргасан шийдвэртээ огтхон ч харамссангүй. Өөрийн амиа золиослоод чамаагүй. Аав охин хоёрыг уулзуулж чадвал энэ нь үн цэнтэй зүйл байлаа. Гэтэл бяцхан охины ээж Лин яг энэ мөчид өвчнөөс ч илүү харгас нийгмийн гадуурхалд өртөж байлаа. Тэрээр цацрагт хордоогүй ч гэлээ. Өмнө нь тусгаарлагдах үед өмсөж байсан хувцас, бичиг баримт, мөнгө төгрөгийг нь хураан авч устгасан байв. Лин зөвхөн эмнэлгийн өвчтний хувцастайгаа тусгаарлах цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгэн дээр гүлрэн зогсно. Газар нэгэн сайхан сэтгэл дэмж түүн дээр ирж өөрийнхөө хувцаснаас нэг ээлжийг өгөхийг санал болгов. Надад бас жаахан задгаа мөнгө байна. Та үүгээр автобусанд суугаад хараарай. Нилээд зүдэрч байж. Лин арайхийн тусгаарлалтын бүсээс гарч чадлаа. Тэрээр хотын төвийн эмнэлэг рүү явж охиноо ирэхийг хүссэн ч хамгаалагч түүнийг өршөөлгүйгээр хөөж гаргав. Энэ газрыг аль хэдийн хүнд өвчтнүүдийн тасаг болгон тусгаарласан бөгөөд хагас тусгаарлалтын байдалд шилжсэн байлаа. Очих газаргүй болсон Лин эмнэлгийн үүдэнд хүлээхээс өөр аргагүй болов. Азар удалгүй. Түүний охиныг бусад 5 өвчтний хамт эмнэлгээс авч гарахыг тэр харав. Тэд бүгд Риогийн цэргийн эмнэлэг рүү шилжих гэж буй хүнд өвчтнүүд байлаа. Лин охинтойгоо чангаас чанга тэврэлдэв. Учир нь тэдэнд дахин уулзах боломж гарах эсхийг хинч баталж чадахгүй байлаа. Ганц тайвшрал төрүүлж байсан зүйл нь охины аав нь бас хамт явах болсон явдал байв. Тэр хоёрыг холдон одохыг нүдэрээ харж зогссон. Линагийн дотор харанхуйлж бүх зүйл нь хоосорсон мэт санагдана. Тэрээр сүнсгүй мэт алхсаар гэрийнхээ байрладаг гудамжинд иртэл цагдаа нар түүнийг зогсов. Энэ гудамж нь цацрагийн голомтын бүс тул гэрэлтэг нунтгийг бүрэн цэвэрлэж дуустал. Хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй гэв. Энэ мөчид Лин сая нэг ухаарч өөрийгөө орох оронгүй болсноо ойлгов. Мухардалд орсон тэрээр сайн найзындаа очиж ганц шүн хонуулахыг гуйлаа. Лин өөрийгөө цацрагт хордоогүй гэж хичнээн тайлбарласан ч найз нь янз бүрийн шалтак тоочин түүнийг оруулсангүй. Лин дахин царайжилсангүй. Урам нь хугарч чимээгүйхэн эргээд алхлаа. Яг энэ үед л тэрээр цацраг идэвхт бодисын жинхэнэ аимшиг нь юу болохыг мэдрэв. Энэ нь хүмүүсийн хооронд хүйтэн хүндий өндөр хан бос удагт оршиж байлаа. Харин хотын нөгөө захад Марсио болон түүний багийнхны дээж авах ажил дахин нэгэн цочирдон мөр дүнд хүрв. Тэд нэгэн голын бохирдлын их үүсвэрийг хайж байхдаа хаягдал картон цаас атсан нэгэн ачааны машин цацрагийн хэмжээнээс ноцтой хэтэрсэн болохыг санамсаргүйгээр илрүүлжээ. Хөөе, хурдан зогсоорой. Жолоочийг байцаасны эцэст эдгээр хаягдал цаасыг
хотын төвд байрлах дамжин өнгөрүүлэх агуулгаас авсан болохыг мэдэж ав. Марсийн асуудал хэр ноцтой түвшинд хүрснийг тэр даруй ойлгож, хамт олондоо усны дээжийг аваад лаборатори руу төрүүлж буцахыг даалгав. Тэрээр өөрөө тэр агуулгах руу яаралтай яв. Агуулгахад уул шиг овоолсон хаягдал картон цааснууд байв. Цаас бүрэн бохирдсан байх магадлалтай. Үхлийн аюултай цацраг идэвхт нунтагт. Хамгийн муу нь агуулгын эзэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд аль хэдийн нэг ачааны машин эдгээр үхлийн картон ор дүүрэн хөлс хөдөлгөөн ихтэй Сан Пауло хот руу хөдөлсөн байлаа. Марсио тэр даруй буцажгүй юм. Би нэмчид энэ талаар мэдэгдэв. Пауло мөн нэгэн муу мэдээ авчирлаа. Тэд нэгэн айлын худагнаас цацрагийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн зуун дахин их байгааг илрүүлв. Гүний усны шинжилгээний дүн хараахан гараагүй байлаа. Энэ нь би нэмчийг хүнд байдалд оруулав. Өнөө оройн хэвлэлийн баг хурал дээр тэрээр олон нийтэд хэрхэн баталгаа өгөх вэ? Ундны ус аюулгүй гэдгийг тэрээр өөрийгөө хүчээр тайвшруулж би нэмж эхлээд шийдвэрлэхээр шийдэв. Хамгийн яаралтай үхлийн картоны асуудлыг тэрээр тэр даруй холбогдов. Сан Пауло дахь цөмийн эрчим хүчний байгууллага руу цаасны үйлдвэрийг яаралтай хаахыг шаардаж энэхүү үхлийн аюултай картон цаасыг хяналтад авахыг хүсв. Энэ бүхнийг шийдвэрлсэний дараа би болон сэтгэл санааны хувьд туйлдсан би нэмж сая нэг ам нээж энэ өдөр яг цагаатгалын өдөр таарч байгааг хэлв. Тэрээр нар мандснаас хойш нэгч балга ус, нэгч ширхэг будаа амсаагүй байлаа. Марсио түүнийг ийм их дарамт дор байж итгэл үнэмшилтэй үнэн ч үлдсэнд нь гайхаж байв. Яг энэ үед би нэмж Марсиод хэлв. Өдөр түүний эхнэр нь түүнтэй уулзахаар ирсэн гэдгийг. Марсио тэр даруй ямар нэг зүйл буруугаар иргэснийг мэдрэв. Түүнийг яаран гэртээ буцаж ирэхэд эхнэрийнх нь өрөө хов хоосон байхыг харав. Эцгээсээ асуусны дараа л тэрээр олж мэдэв. Эхнэр нь Марсиог өөртөө хамт байж чадахгүй байгаад гомдлож, мөн төрөөгүй хүүхдийнхээ төлөө санаа зовсондоо эцсийн эцэст онгоцонд суужраа руу буцахаар шийдсэн гэдгийг. Энэ үед эмнэлэгдэх хямрал улам хурццаар байлаа. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр олон өвчтний биеийн байдал муудаж эхлэв. Ремондо гэх нэгэн хүнд өвчтөн эмнэлгийн өрөөний бөхчим халууныг төвчиж чадалгүй. Мөн энэ тарианаас айх айдсаасаа болоод эмнэлгийн ажилтнуудын анхаарал суларсан үеийг далимдуулан эмнэлгээс оргожээ. Энэ нөхөр огтхон ч ухамсарласангүй. Өөрийгөө явуулын халдварын их үүсвэр гэдгийг тэрч байтугай уушин газар руу орж ганц хундаг уухаар шийджээ. Азар бусад үйлчлүүлэгчид зурагтаар холбогдох мэдээллийг үзсэн байсан тул түүнийг зайл хэмээн тал талаас нь харааж зөхөв. Эзэн нь бүр нууж хадгалсан ангийн бууга гаргаж ирлээ. Хоёр тал сөргөлдөөнтэй байх яг энэ үед дуудлага хүлээн авсан эмч нар цаг тухайд нь ирж эцэст нь цагдаа нарын тусламжтайгаар Ремондог амжилттайгаар эмнэлэгт буцааж авчирв. Өдөж болоход олон нийтийн анхаарлын төвд байсан хэвлэлийн баг хурал эхлэх гэж байв. Би нэмж гэрэлтүүлэг дор зогсож тоо томшгүй олон хэвлэл мэдээллийн камерын өмнө тэрээр тайвнаар мэдэгдэв. Одоогийн шинжилгээний мэдээллээс харахад хотын ундны ус хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэдгийг гэвч залчин сэтгүүлчдийг хуурах тийм ч амар байсангүй. Тэд би нэмчээс үнэмлэхүй баталгаа гаргаж өгөхийг хүсв. Ундны ус ямар ч бохирдолгүй гэдгийг би нэмж бага хэмжээний цэзийн нунтаг гол руу урссан ч эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцсон хэлж чадлаа. Өөрийн хэлсэн үгийг худал биш гэдгийг батлахын тулд тэрээр нүгэл наманчлах өдрийн дүрмийг хүртэл зөрчиж бүх хүмүүсийн нүдэн дээр тал шил крантны ус ууж орхив. Яг энэ үед Паула шинжилгээний хариуг барьсаар хуралдааны танхим руу гүйж орж ирлээ. Түүнийг инээмсэглэн толгойд өгөхийг хараад би нэмж тэр даруй утгыг нь ойлгов. Түүний дууны өнгө маш ихтэй болж энэ хотын усны их үүсвэр 100% аюулгүй гэдгийг олон нийтэд зарлалаа. Цорын ганц бохирдсон худаг хэдийн хаагдсан гэвч түүнийг үгээ хэлж дуусмагц. Нэгэн сэтгүүлч дахин нэг ноцтой мэдээг дэлгэлээ. Бохирдсон картон цаас атсан нэг ачааны машин хэдийн Сан Пауло руу хөдөлсөн байна. Цөмийн эрчим хүчний хорог үүнийг мэдсээр байж санаатаагаар нуун дарагдуулсан уу? Цацраг идэвхт бодис алдагдсан хар үл хэдийн энэ хотоос хальж оджээ. Ас хол Рио дахь цэргийн эмнэлэгт чихэнд чиртэй тохиолын дуусхийн амьдруулах тасаг даяар цууратна. Хүнд халдвар авсан хаягдал төмрийн дэлгүүрийн эзэн гинэт зүрхэн зогсов. Эмч нар галзуурсан мэт аварч эхэллээ. Бүхэл аргыг хэрэглэж дууссан ч Эвийн яг л сүнсгүй хоосон бие мэт байв. Нүд ирэмхийн зуур 2 дахь өдөр болж 2 дахь ээлжийн хүнд өвчтнүүд цэргийн эмнэлэгт ирлээ. Уг нь энд зөвхөн 6 хүний зай байсан юм. Гэвч эмнэлгийн ажилтнуудын ухамсар маш өндөр байв. Гоёны хотод цөмийн осол гарсныг мэдээд тэд бүгдээрээ дээд шатны удирдлагадаа хандаж цэргийн эмнэлгийг өрөөсгөл ойлголттой орхиж энэхүү гамшигт чадах чинээгээрээ туслахыг шаардлаа. Бид илүү олон өвчтөн хүлээж авах боломжтой. Хаягдас төмрийн дэлгүүрийн эзний эхнэр Антони яг үүний ачаарл цэргийн эмнэлэгт ийм хурдан ирж илүү сайн эмчилгээ хийх боломжтой болсон юм. Түүнийг тайвшруулахын тулд эмч нар дүрм зөрчин Антоник шилний цаанаас гүн комд орсон Эвнийг харахыг зөвшөөрөв. Нэгэн цагт эрүүл чирэг байсан нөхөр нь одоо дүүрэн гуурс зоолгосныг хараад энэхүү хүчирхэг эмэгтэй тэр дороо нуран унлаа. Харин эмнэлэгт хамгийн зүрх зүсэн зүйл нь 6 настай охин Сайлист байлаа. Хүчтэй цацраг туяаны улмаас түүний ус бөөнөрөө унаж байв. Нэгэн сувилагч яг л өөрийнхөө хүүхдийг аргадаж байгаа мэт урт үсээ тайруулахыг зөөлнөр ятгах нь харин холгүйхэн байх оффист усын шилдэг мэрэгчлэтнүүд аврах арга замыг хилэлцэж байлаа. Өмнө нь ийм төрлийн өвчнөд тулгарч байгаагүй тул үннийг хэлэхэд тэд ч бас таамаглан туршиж үзэхээс өөр аргагүй байв. Тэдний дундаас Чернобылээс ирсэн нэр хүндтэй мэрэгчлэтэн нэгэн эрсдэлтэй арга санал болгов. Тэр нь Пруссийн хөх эмийн тунг нэмэгдүүлэх байлаа. Энэ нь цагаан эсийн идэвхжлийг сайжруулж дархлааг дэмжих болно.
Хэдийгээр энэ юм нь бид маш их хор хөнөөлтөж, одоогийн нөхцөл байдал онцгой байна. Өвчтнүүд шанаж өгөхийг зүгээр хараад сууж болохгүй шүү дээ. Гэвч бүх хүмүүсийг гайхшруулсан зүйл нь хаягдал төмрийн дэлгүүрийн эзэн хэдэн 7 хоног комд байсны эцэст гайхамшигтайгаар сэрсэн явдал байв. Тэрээр их нартайгаа уулзахыг тесэн ядан хүлээж байсан ч сувилагч нар түүнийг орон дээр нь хүчээр барьж үлдэв. Учир нь Антонигийн биеийн байдал одоо маш муу байлаа. Түүний цусны даралт тасралтгүй нэмэгдсээр байв. Энэхүү эмх замраагүй байдлын дунд өөр нэг тасгаас яаралтай дохиод ууграв. 6 настай Сайлистийн халуун 40 хэм хүртэл өсчээ. Охины ээж Лина болон бусад олон хохирогчдын ар гэрийнхэн төр хорогдох байранд байрлаж байлаа. Тэрээр телевизийн мэдээнээс охиноо хүнд өвчтэй байгааг сонсоод зүрхэн зүсэгдэх шиг л болов. Лина Риогийн эмнэлэгт очиж охиноо ирэхийг хүссэн ч онгоцны тасалбар авахч мөнгөгүй байлаа. Харин цэргийн эмнэлгийн хурлын танхимд уур амьсгал дээд зэгтээ тултлаа хурцтмал байв. Бяцхан охины биед шингэсэн цацрагийн тун үхлийн тунгаас 3 дахин их байлаа. Пруссийн хөх эмчилгээ түүнийг үхлээс аварч чадхааргүй болжээ. Ахлааны системийг нь сэргээхгүй л бол энэ охин хизээж үхэж магадгүй. Чернобылийн мэрэгжилтнүүд нэгэн шинэ эмчилгээний аргыг танилцуулсан юм. Энэхүү тусгай юм нь бие махбодыг өдөөж, цацрагт дарангуйлагдсан уургийг ялгаруулах бөгөөд онцгийн хувьд дархлааны системийг сэргээх боломжтой. Гэвч тэнд байсан бүх хүн үүнийг мэдэж байв. Тэдэнд дагаж мөрдөх өмнөх жишээ байхгүй. Тэдний хийж байгаа зүйл нь өөрөө анхны жишээ болж байлаа. Эцэст нь хороо санал нэгтэйгээр шийдвэрлэж, эмнэлзүйн туршилт хийгдээгүй гэс туршилтын эмчилгээг ашиглахаар болов. Ингээд үс мэдэгдэх бодисоор дүүрэн ихний тариурыг аажмаар шахаж, бяцхан охин Сайлистийн биед тарилаа. Бүгд амьсгаа даран гайхамшиг тохиохыг хүлээж байв. Хоёр дахь шинэ эмчилгээний тариурыг Антонигийн биед мөн адил тарьсан юм. Учир нь түүний биеийн байдал уламд ордож, туршилтын эмийн үр дүн хүлээх хугацаа үлдээгүй байлаа. Гэвч бүх хүнийг гайхшруулсан зүйл нь бараг нэгэн зэрэг. Сайлист Антони хоёрын зүрх зогссон юм. Зүрх зүсэн уйлах дунд. Энэ хоёр хүн анхны цөмийн цацрагийн улмаас амиа алдсан хохирогчд болов. Гэвч үхэл нь зовлонгийн төгсгөл биш. Харин өөр нэг хар дарсан зүүдний эхлэл байлаа. Риогийн захын парк оршуулгын газарт урд өмнө хизээж байгаагүй үүмийн самуун дэгдэж байв. Засгийн газраас удаадаараа баталгаа гаргаж, Антон, Сайлист хоёрын цогцос олон нийтэд аюул учруулахгүй гэсэн боловч айдас хэдийний эрүүл ухааныг давж гарсан байлаа. Олон зуун иргэд оршуулгын газрын үүдэнд цугларч, цацраг зайл хэмээн хашгиралдаж байв. Тэд цогцсноос болж өөрсдийнх нь газар шороо бохирдно гэж айж байлаа. Зарим нь бүр цагдаа нарын хоргийг үүс тоон. Авсыг оршуулахыг зогсоохын тулд галзуу мэд чулуу шидэж байв. Охины ээж Линагийн зүрх шимширч, охиных нь цогцсыг хийсэн хүнд авсыг хараад түүний дотор маш их үл ойлголцол төрж байлаа. Яагаад охин нь амьддаа тийм их зовлон идэлж, өгснийхээ дараа 50 нойрсох эрхээ хүртэл асуулах ёстой гэж. Магадгүй энэ үүнийг анзаараагүй байж болох юм. Уурлаж бухимдсан эдгээр иргэдийн нүдэнд авсанд хэвтэж байгаа нь бусдын хүүхэд биш. Харин үхлийн цацраг ялгаруулах муу ёр байлаа. Гэхдээ хинч үүнийг төсөөлөөгүй юм. Энэ хорвоо дээр тэр тосгоныхон шиг галзуу хүмүүс байдаг гэдгийг цөмийн эрчим хүчний хороо хэдэн 7 хоног ажилласны эцэст ихэнх цацраг идэвхт нундгийг цэвэрлэж дуслаа. Гэвч энэ цөмийн хаягдлыг хэрхэн устгах нь одоогийн хамгийн тулгымдсан асуудал болоод байна. Мужийн захирагчийн харц аажмаар ширүүсэж, өөрийнхөө гэрэлт ирээдүйн төлөө тэр ямар галзуу үйлдэл хийхийг хинч таашгүй. Энэ бол цацрагийн хямрал цувралын 3 дугаар ангийн агуулга байлаа. Дараагийн дугаарт энэ цувралын төгсгөлийн анги гарах болно. Таалагдсан бол үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.